За байнга орны дарга улсын хурлын эрхийн гишүүдийн өнөөдрийн ямар болон айлтгая боловсрол шинжилгээ ухааны дэд хорооны гишүүдээс Монгол улсын их хурлын байнгын ороогоор тогтоол гаргуулахаар санаачлал гаргасан байна. За улсын хурлын гишүүн Ц Баатар хүү, Д Бом Мочор, А Ганбаатар, Ж Галбадрах, Ц Мөнхтуя, Д Иргэдэл Г Хосбаяр, Б Хэрлэн Ис Зулфаар нар одоо ийм тогтоолын төсөл бэлэн болгосон байгаа. За тогтоолын төсөл бол Монгол Улсын засгийн газраас 2026 оныг боловсролыг дэмжих жил болон зарласантай холбогдуулаад боловсролыг дэмжих жилийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх тодорхой үйл ажиллагаануудыг энэ тогтоолд туссан байна. За тогтоолын төсөл боловсруулалттай холбоотойгоор холбогдох байгууллагуудаас санал авсан. За тэрнээс гадна улсын хурлын гишүүд, дэд хорооны гишүүд, байнгын орооны гишүүдээс бас санал авсан байгаа. За энэхүү саналыг бол дэд хороогоор бид хилцсэн. За энэ хилцсэний үр дүнд бол бид 3 зүйл, 4 дэд зүйл, 24 заалт бүхий тогтоолын төсөл бэлэн болсон байгаа. За тогтоолын төслийг боловсролын салбарыг бүгд нь харгалзсан байдлаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чиглэлээр, мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр, төр болон богино хугацааны сургалтын чиглэлээр, дээд боловсролын чиглэлээр цаашлаад жишээ нь боловсролын салбарын ажилтан албан хаагч багш нарын цалин хөлсний бодлогын чиглэлээр цаашлаад жишээ нь энэтэй уялдсан бусад арга хэмжээ гэсэн байдлаар энэ тогтоолын төсөл бэлэн болсон. Тогтоолын төсөлд бидний хувьд тулгамж байгаа тодорхой асуудлуудыг саяны хэлсэн шинэ дэд тогтолцоо болгоноор нь тодорхойлоод үндстэйгээр хэрэгжүүлэх бүх нөхцлүүдийг наривчлан судалсны үндсэн дээр энэ тогтоолын төсөл бэлэн болсон байгаа. Тэгээ та бүхэн асуулт хариултад бэлэн байна. Баярлалаа. За баярлалаа. Тогтоолын төсөлд холбогдуулж асуух гишүүн байгаа юу?